байцгаана 21 жилийн түүхтэй дэбэслэзийн хамт олонны орой бүрийн 19 цагаас бэлтгэн үзүүлдэг төвөмсийн мэдээллийн хөтөлбөрийн ээлжид дугаар эхлэхэд бэлэн болжээ. Үзэгч та бүхэн өнөөдрийн хэмжээний төвөмсийн мэдээлэлтэй анхаарлаа хандуулаарай. Эхний мэдээ Төв аймгийн Борнуур сумаас бэлтгэсэн мэдээлэл байна. Тодорхойлбол Монгол орны нөхцөлд тохиромжтой үхрийн аж ахуйн дэвшилтэд технологи нэвтрүүлэх хамтарсан төсөл хэрэгжиж байна. Энэхүү төсөл нь 2025-аас 2028 онд 3 аймгийн 10 сумын 150 малчин үрхийг хамруулан хэрэгжинэ. Манай телевизийн сэтгүүлч Болормаа, зураглаач Батсуур нарын Борнуур сумаас бэлтгэсэн мэдээллийг одоо өргөе. Малчдын малын ашиг шимийг сайжруулах, түүнд өгч байгаа тэжээлийн чанар хангамжийг сайжруулах замаар малын ашиг шим буюу мах сүвний гарцыг нэмэгдүүлж, малчин үрхийн амжиргаа орлогыг нэмэгдүүлэх зорилготой Монгол орны нөхцөл тохиромжтой үхрийн аж ахуйн дэвшилтэд технологи нэвтрүүлэх хамтарсан төсөл 2 дахь жилдээ хэрэгжиж байна. Бүгд найрамдах Солонгос улсын Копиа Монгол төвийн санхүүжилттэй энэхүү төслийг хэрэгжүүлэхээр ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн, малын удмын сан, хөдөө аж ахуйн их сургууль хамтран оролцож байна. Төслийн хүрээнд 5 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын 1 бүлгийн 15 малчин өрхөд 12 тонн 10 хошуу будаа гэсэн 2 төрлийн ногоон тэжээлийн үрийг хүлээлгэн өглөө. Мөн ногоон тэжээл тариалах малчин үрхийн иргэдийг хамруулсан тэжээлийн нэг нас ургамлын судалгаа, тариалах технологи, тэжээлийн тармил ургамлын үйлдвэрлэл сэдэвт уулзалт сургалтыг зохион байгууллаа. 몽골 농업의 가장 중요한 бүгд найрамдах Солонгос улсын Копиа Монгол төв бол энэхүү Монгол орнд тохиромжтой тэжээлийг энэхүү төсөл маань 2 дахь жилдээ үргэлжилж байгаа. Монголын Төв аймаг, Сэлэнг, Дархан уул аймгийн 10 сумдад сумдын үрхүүдийн тэжээлийн одоо энэ үрийг бол тарааж өгч байгаа маа. Энэхүү одоо тэжээлийн үрээ хурааж авсны дараагаар үрхүүд маань өөрсдөө ферментжүүлсэн багсмал тэжээлийг одоо өөрсдөө бэлдэж одоо үйлдэл бэлдэг ийм онцлогтой энэ төсөл. Энэ дээр бас одоо олон үрхүүд маань итгэвтэй сайн хамрагтаасаа гэж хүсэж байна. Баярлалаа. 많은 효과를 낼 것이라고 생각합니다. 예, 감사합니다. За энэ төсөлд нийтдээ одоо 3 байгууллага хамтарч оролцож байгаа. За Дархан уул аймаг дэх ургамал газар тариалан эрдэм шинэ хүрээлэн, за малын удмын сан, хөдөөж чих сургууль хамтран оролцож байгаа. Тэгэхээр энэ төслийн маань гол зорилго нь малчтын одоо малын ашиг шимийг сайжруулах, за тариалж байгаа таримлыг одоо ашиг шимийг нэмэгдүүлснээр бид нар одоо малчин өрхийн одоо амжиргааг дээшлүүлэх ийм төсөл байгаа. Тэгэхээр энэ төслийн хүрээнд манай ургамал газар тариалан эрдэм шинэ хүрээлэн тэжээлийн тармил буюу одоо 10 хошуу будааны Монгол орнд нутгсан сортын үрийг одоо үйлдвэрлэж мачлаад нийлүүлж байгаа. За мөн энэ төслийн хүрээнд малын удмын сан болохоор малчтын одоо малын үйлдвэр ухсааг сайжруулах энэ ажлыг гүйцэтгэж байгаа. Мөн одоо хөдөөж чих сурвал болохоор бидний одоо өрөөг нийлүүлж одоо малчтын тариалсан ногоон тэжээлийг ашиглаж одоо ферментчсэн тэжээл үйлдвэрлэх зорилготой ийм 3 байгууллага хамтарч байгаа юм төсөл байгаа. Тэгэхээр өнөөдөр энэ төслийн хүрээнд одоо 2026 оны анхны одоо үр тараалтай ажлыг бид нэр Төв аймгийн Борнуур сумаас эхэлж байна. Тэгэхээр энэ төслийн хүрээнд өнөөдөр бид нар Төв аймгийн Борнуур сумд нийтдээ одоо 12 тонн тэжээлийн таримлын үр нэрүүлж байгаа. За мөн өдөр үр нийлүүлэхийн хажуугаар бас одоо малчтаа ногоон тэжээлх тариалах таримлын хөрс боловсруулалт, за мөн одоо ургалттай хугацааны арчилгааны талаар, мөн одоо ногоон тэжээлийн таримлд одоо тохиромжтой сортууд тэдгээрийн хэрэглээ ач холбогдсон талаар одоо манай хүрээлэнгийн одоо судлаачтай эрдэм шинэ ажилтнууд бас давхар одоо сургалт зөвлөгөөний ажлыг ингээд зохион байгуулад явж байна. Энэхүү төсөл хэрэгжснээр малчдын малын ашиг шим, тэжээлийн чанар, малчин үрхийн амжиргаа орлогыг нэмэгдүүлж байгааг онцлолоо. Копиа Монгол төсөл манай Борнуурт хэрэгжээд 2 дахь жилдээ явж байгаа. Энэ Копиа Монгол төслөөс бол манай иргэд 15 өрхийн малчин бүлгүүд орсон байгаа. Энэ 15 өрхийн цааталд бол амжиргааны мэдээж бас ард гэрд нь өрөөгтүүд нь байгаа, мал аж ахуй дээр байгаа, мал аж ахуй гэсэн өнөөдөр эдгээс сайхан үр авчирч өгч байна. Энэ тарилтаараа мал аж ахуйгаа тижээж бордох асуудал дээр гэсэн энэ бол бас том хөрөнгө оруулалт гэж харж байна. Тэгээд бас эдийн засгийн хувьд гэсэн одоо хүнд байгаа нөхцөл нэг малчинд гэж одоо 800 кг гэдэг тонн одоо сая 500-аас 600-ийн хооронд байгаа үр маань малчтын эдийн засаг дээр бас хов нэмэр оруулж байгаа. Бас энэ Копиа Монгол төсөл бол бас өрөөгөө өгж байна гэж харагдаж байна. Одоо бол тэжээлийнхаа цехийг барих барилгаа барьсан байна. Тэгээ энэ бол одоо цех орж ирэх юм байна. Цаашдаа бол одоо газрын асуудлууд бас яригдж байна. Одоо бас цаашдаа сав баглаа бол ийм үйлдвэр үйлчилгээнүүдийн бас асуудлууд өнөөдөр яригдаад явлаа. Тэгээ одоо бас цаашдаа энийг хэрэгжүүлж ажиллахад бас Сумаар нутгийнхаа төлөө бас сайхан хамтарч ажиллах тал дээр анхаарч ажиллана гэж бодож байна да. Копи төсөлтөөр ингээм хамтарч ажилласнаар одоо давуу талууд их байна. Одоо бид нөгөө Копиа Монгол төвийн одоо тоног төхөөрөмжөө энэ жил байрлуулж
зоохоор одоо ерөнхийдөө бэлтгэл ажилд орсон байж байна. Нөгөө урлаан тимээ ард ижил бэлтгэхээр байраа бэлдээд ажил яг дундаа. Манай 15 бүлэг ерөнхийдөө одоо яг ингээд одоогийн байдлаар сум захиргаандаа нөгөө газрынхаа хүсэлтийг явуулчаад байж байгаа. Тэгээд 15 бүлэг нь одоогийн байдлаар бол хувийнхаа өөр өөрсдийнхээ газар дээр тариалалтаа хийгээд явж байгаа. Нодлонгийн хувьд бол яг нөгөө хээрийн талбай цөмөрөө тарьсан ган гачиг болоод ургац жоохон муу авсан байгаа. Тэгээ энэ жилийн хувьд бол ерөнхийдөө цөмөрөө ингээд тусынхаа усаа бараацсан газраа ерөнхийдөө тариад услаагаа хийж тарилтаа хийж л ерөнхийдөө баримталж байна. Одоо бид нар ч өөрсдөө нөгөө сүүний чиглэлээр явж байгаа учраас ногоон тижилгүүгээр үхрийн аж ахуйг авч явна гэж бол угаасаа байхгүй. Заавал копигоос өмнө бол угаасаа цөмөрөө чадах хэмжээндээ чадалтаа тааруулаад угаасаа ногоон тижилийг тариалсаар ирсэн. Тэгээ энэ жилийн хувьд бол ямар ч цөмөрөө нодлонгоосоо жоохон дуршлагжаад тэгэнгуутлаа одоо энэ жил услагаатай 1-2-3 гадаа тусдаа усаа бараадаад ерөнхийдөө өөрснөө тариад нөгөөтгөө услаад тариалтаа ерөнхийдөө өндөр сайн авъя л гэж байж байна. Тэгээ энэ КП Монголд төвдөө ерөнхийдөө баярлсан талархснаа илэрхийлж байна. Энэ ажлын хүрээнд ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн жилд 130-аас 150 тонн тэжээлийн 2 таримлын үрийг малчтад нийлүүлж байна. Энэ төсөл нь 2025-аас 2028 онд 3 аймгийн 10 сумын 150 малчин өрхийг хамруулж хэрэгжинэ. Дараагимдээ анх ашиглалтанд орсон цагаас гадна талбайдаа тоглоомын талбайгүй байсаар ирсэн Дархан сумын 26 дугаар цэцэрлэгийн багчуудын хүсэл биеллээ. Тодорхойлбол гадна талбайдаа стандартад нийцсэн иж бүрэн тоглоомын талбайтай болсон байна. Дархан сумын 9-р багт үйл ажиллагаа явуулж байгаа 26 дугаар цэцэрлэгт хүүхдийн сурч хөгжих, тоглох, аюулгүй орчныг бүрдүүлэх чиглэлээр гадна тоглоомын талбайн төсөл амжилттай хэрэгжлээ. Энэхүү төслийг цэцэрлэгийн удирдлагуудын зүгээс тойргийнхаа төлөөлөгчдөд уламжлан улмаар Дархан сумын засаг дарга танилцуулагдсанаар Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэн хүлээл өгсөн юм. Бүтэн байгуулалтын хүрээнд хүүхдийн нас сэтгэх үе, хөгжлийн онцлог тохирсон, бие бэлтрийг хөгжүүлэх тоглоом, ухаалаг шийдэл бүхий орчныг бүрдүүлсэн бөгөөд ерөнхий шаардлага стандартыг бүрэн хангасан гэлээ. Төслийн үр дүнд тус цэцэрлэгийн 170 гаруй хүүхэд 24 багш ажилтан болон 500-оор эцэг эхчүүд цэцэрлэгийн хамт олонны зүгээс хүүхэд багчуудын төлөө энэхүү хөрөнгө оруулалтанд талархалтай хандаж байгаагаа илэрхийллээ. Тус 26 дугаар цэцэрлэг Дархан уул аймгийн Дархан сумын 9-р багт байрладаг бөгөөд манай цэцэрлэгт нийтээ 25 ажилтан 170 хүүхэд суралцдаг. Энэхүү одоо цэцэрлэгт маань маш гоё тоглоомын орчин бүрдүүлж, орчин сайжруулахад маань бол тус дэмжлэг болсон төлөөлөгч та нартай маш баярлалаа. Энэ жилийн орон нутгийн хөгжлийн сангаас хэрэгжүүлж байгаа 20-оос доош сая төгрөгийн төсөвт ажлууд маань шууд худалдаа авалтын зарчмаар буюу Дархан сумын веб хуудсан дээр ажил нь байршиж гүйцэтгэгчдээс санал хүлээж авч нээлттэйгээр шалгаруулж явж байгаа. За энэхүү тоглоомын талбай маань 26 дугаар цэцэрлэгийн 170 гаруй хүүхдүүдийн хэрэгцээнд зориулагдаж Дархан сумын 9-р багийн төлөөлөгч мөнх оргил болон нэмэх 2 төлөөлөгч гэсэн 2 төлөөлөгчийн дэмжлэгтэйгээр 26 дугаар цэцэрлэгээс ирүүлсэн төслийн хүрээнд энэхүү ажил маань хийгдсэн байна. Орон нутгийн хөгжлийн сан болон засаг даргын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа ажлуудыг аль болох 9-р багийнхаа хүүхэд залуучууд руу чиглэсэн, боловсролоо чиглэсэн байдлаар багтаа хөрөнгө оруулалт хийхийг хичээн ажиллаж байгаа. Тухайлбал өнгөрсөн онд ихэд 4-20 дугаар цэцэрлэгийн уртлын хүүхдийн талбай, мөн дээрэс нь 21 дугаар цэцэрлэгийн сэтгцэн өрөөний тогтчлт, энэ жилийн тухайд гэх юм бол та бүхний харж байгаа 26 дугаар цэцэрлэгийн гадна талбайн тогтчлт, оюуны ердөө зохицлын сургууль дээр ухаалаг дэлгэц байршуулах гэх мэтчлэн аль болох ирээдүйрөө чиглэсэн буюу хүүхдүүдийн боловсролоо чиглэсэн үйл ажиллагааг цаашид ч гэсэн явуулсаар байх болно гэж та бүхэндээ хэлж байна. Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2026 оны төсвийн жилд нийтдээ 48 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлагдсан байна. За үүний 10 төсөл арга хэмжээнд тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулагдсан бол бусад 38 нь шууд худалдаа авалтын аргаар буюу Дархан сумын албан ёсны вебсайтн дээр нээлттэй үнийн санал ирүүлэх урилга байршуулан гүйцэтгэгчээ сонгон шалгаруулсан. За ийхүү орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх Дархан сумын ажлууд маань 100% гэрээ байгуулагдсан ажил нь эхэлсэн явж байна. За өнөөдрийн хувьд бол бид бүхэн эдгээр ажлуудаасаа 16 дахь ажлаа бүрэн дуусч комисс хүлээн авах ажил маань одоо явагдаж байна. За энэ жилийн төлөвлөгдсөн төсөл арга хэмжээнүүд маань боловсрол, эрүүл мэнд,
дэд бүтэц нийгмийн зэрэг одоо бүхэл салбарт хурж ажиллахаар төлөвлөгдсөн байгаа. Хөтөлбөр үргэлжилж байна. Дэлхийн цирк дарханд тоглолт үзэгчдийн хүсэлтээр дахин тоглогдохоор боллоо. 5 дугаар сарын 23-ны 11, 15 цагуудаас хаалтын тоглолтыг үзэж сонирхох боломжтой. Дархан хотод анх удаага зохион байгуулагдсан дэлхийн цирк Монголд тоглолт маань маш амжилттай 2 өдөр нийтдээ 6 удаагийн тоглолтоор ойролцоогоор 18,000 орчим төвийн бүсийн иргэдтэй тоглолтоо толилуулаад тэгээд үзсэн хүмүүсийн сэтгэгдэл мөн одоо энэ Дархан, Эрдэнэт, Сэлэнг одоо баруун хараа, зүүн хараагаас ирсэн бүхэл үзэгчдийн одоо үнэхээр байлдан дагуулсан тоглолт болж чадлаа гэж бодож байна. Тэгээд маш олон үзэгчдийн хүсэлт биднэрт ирсэн тэр нь юу байсан бэ гэхээр холоос зорж ирж мөн мэдээлэл арай жоохон оройтож авлаа. Тэгээд тасалбар дууссан байна гэсэн хүсэлтийн дагуу зохион байгуулагчдын зүгээс дахиад нэг хүн өдөр нэмэлт тоглолт гаргасан. Энэ тоглолт маань бол мэдээж амралтын өдөр буюу 5 дугаар сарын 23-нд Дархан United Arena-д 11, 15 цагаас тоглолт маань аль биесээр одоо хаалтын тоглолтыг хийх нэ. Тэгээд мөн дээрээс нь үзэгчд маань бас асууж байна. Дахиад ингээд нэмэлт тоглолт гаргаж байгаа учраас нөгөө л нэг амьтад маань бүрэн бүрэлдэхүүнээр тоглох уу, ялангуяа барнууд маань бас байх уу гэдэг асуултыг асууж байна. Яг одоо бид нар харж байна. Өнөөдөр гэхэд 3 дахь өдөр Дархан United Arena-гийн гадаа барнууд маань ингээд сайхан салхилаад агаарлаад ингээд зохион байгуулагчдын зүгээс ч гэсэн тоглолтынхаа бэлтгэл ажлыг ингээд бас гүйцэтгэхэд ингээд байж байна. Тэгээ тоглолт маань Дархан хотод 5 дугаар сарын 23-ны Бям гарагт 11, 15 цагаас албан ёсоор 2026 оны дэлхийн цирк Дарханд тоглолтын хаалтын тоглолт маань болохоор болсон. Тэгээд үзэж чадаагүй үзэгчд маань эсвэл хоцорч мэдээлэл авсан үзэгчд маань амжаад Дархан United Arena дээр ажиллаж байгаа явуулын кассаар тасалбараа авч болно. Мөн дээрээс нь TIG-ийн маань сайтаар бас онлайнаар тасалбараа авах ийм боломжтой байна. Дараагимдээ хамтарсан багийн гишүүдийн чадахыг бэхжүүлэх, хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор дадлага практик онол хосолсон ач холбогдол бүхий сургалтыг Дархан аймгийн 4 сумдад зохион байгуулж байна. Мэдээллийн дэлгэрэнгүй одоо үзүүлнэ. Камера өгөөрэй. За бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. Бас хамтарч сургалтанд оролцож байгаа баяр хүргэе. Амжилт хүсье. Дархан аймгийн хэмжээнд нийтдээ 26 хамтарсан багт 198 гишүүн хүүхэд хамгааллын төлөө ажилладаг. Тэгвэл Монгол улсын хэмжээнд анх удаа Дархан аймагт хүүхэд хамгааллын багуудыг чадахжуулах хосолсон дадлага сургуулилт зохион байгуулагдаж байна. Тодорхойлбол Дархан аймгийн гэмтрэгээс өршин сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Дархан сумын засаг дарганы хамын газраас анхан шатны нэгждээр үүрэг хүлээн ажилладаг хамтарсан багийн гишүүдийг болон сургууль цэцэрлэгүүдийн хүүхэд хамгааллын багийн гишүүдийн мэдлэг ур чадрыг нэмэгдүүлэх, эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа иргэн гэр бүл хүүхэд рүү чиглэсэн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор энэхүү дадлага сургалтыг хийж байгаа юм. Сургалтанд аймгийн хэмжээний 26 хамтарсан багийн гишүүд болон 24 сургуулийн болон 32 цэцэрлэгийн хүүхэд хамгааллын багийн ахлагч нар зэрэг нийтдээ 250 оролцогч хамрагдаж байна. Дархан сумын засаг дарганы хамын газраас хамтарсан багийн гишүүдийг чадахжуулах сургалтыг цахим танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулж байгаа. За хэмнэлтийн тухай хуультай холбоотой одоо сургалтын үйл ажиллагааг одоо хэмнэлтийн гурмаар зохион байгуулаа гэдэг засгийн газрын чиглэлийн дагуу бид бүхэн энэ удаагийн сургалтыг танхимаар зохион байгуулж байгаа. За асуудал хаана байна гэхээр хамтарсан багууд хүүхдийн кейс гарсан тохиолдолд хариу аргамжаа авах төлөвлөх, за кейсийг хаахтай хүртэлх энэ процессууд дээр хаана алдаа гарч ийн, за энийг яаж сайжруулах вэ гэдэг асуудал дээр бол өнөөдөр цахим танхим хосолсон сургалтыг зохион байгуулад ингэ явж байгаа гэсэн. Өнөөдөр сургалтын дээр Дархан одоо сумын нийт 18 багийн хамтарсан багууд, за дээрээс нь 12 сургуулийн хүүхэд хамгааллын багууд, за 24 цэцэрлэгийн хүүхэд хамгааллын багууд бол цахимаар холбогдож одоо өнөөдрийн сургалтанд хамрагдаж явж байна гэсэн. За бид хүн одоо дадлага сургалт байдлаар зохион байгуулж байгаа. Өөрөөр хэлбэл хүүхдийн кейсийг зохиомжлоор одоо кейсийн даалгавар үүсгэж тухайн кейс дээр хамтарсан багууд болон хамгааллын багууд яаж хариу аргамж авах вэ гэдгийг одоо шалгаад хариу арга хэмжээний төлөвлөгөө болон гүйцэтгэл дээр нь зөвлөх ажлуудыг та нар яг энэ процесс дээр энэ процессыг алхассан байна, энэ үе шаттай алхассан байна. За энэ дээр ингэж ажиллавал болох шүү гэдэг энэ зөвлөх ажлуудыг бол зохион байгуулж явж байгаа. За цаашид бол яг анхан шатны нэгж дээр цагдааг одоо доктортой ажиллуулах, өрхийн эмчийг доктортой ажиллуулах, нийгмийн ажилтныг доктортой ажиллуулах чиглэлээр салбарын өдөрлүүд бол тодорхой шийдлүүдийг гаргаж ажиллана гэдэг энэ одоо тооцоолыг бид хүн хүргэж байна. За нөгөө талаараа Дархан хотын хэмжээнд
одоо хүүхдийн кейсүүд, шийдвэрлэлтүүд хаана ямар асуудал байна гэдгийг бид нар нэгдсэн дашбортын системээр real time-аар цаг тухай бүрдний нэг мэдэх ийм хэрэгцээ шаардлага үүссэн учраас бид нар одоо төрийн албаны ERP систем дээрээ суурилсан за хүүхдийн одоо кейс төр хамтарсан багууд яаж ажиллаж байна гэдэг тухай бүрд нь хянах ийм системийг бас нэвтрүүлээд ингэ ажиллаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол 108-д дуудлага ирлээ. За хамтарсан баг руу шилжлээ. За хамтарсан баг тухайн хүүхдийн кейс төр хариу арга хэмжээ авах дээрээ одоо яаж богино хугацаанд ажиллаж байна гэдгийг бид бүхэн real time-аар одоо энийг хянах ийм боломж нь бүрдэж байгаа. За ингэснээрээ тухайн хүүхдийн асуудлыг цаг удаахгүйгээр за маш богино хугацаанд хариу арга хэмжээ авах холбоон зуршлага ажлуудын дээр хийгдэж явах учраас хүүхд хамгааллын ажил бол цаг алдахгүй богино хугацаанд явах энэ боломжууд нь бүрднэ гэсэн. Сургалтаа одоо практик дадлагтайгаар за тэгээд AI буюу хиймэл оюун ухааныг ашиглаад тэгээд хамтарсан байдлаар ингээд хийж байгаагаараа буюу цахим орчинд хийж байгаагаараа нэлээд онцлог өгдсөн кейс өгдөөд тэгээд кейс дээр одоо тухайн одоо хамтарсан багийнхад нийлээд сургуулийн хүүхд хамгааллын баг, цэцэрлэгийн хүүхд хамгааллын баг нийлээд яг ямархуу байдлаар ажиллах уу гэдгийг бол одоо бөглөөд яг практик дадлага хийж байгаа байхгүй. За энэ дээр нь болоо тэгэхээр нөгөө сургууль одоо нөгөө цэцэрлэгийн хүүхд хамгааллын багийн гишүүдийн хийсэн ажил дээр нь хиймэл оюун ухаанаар дүгнэлт гаргаад за энэ дээр ингэж ажиллаарай гэдээ ороод ирчих. За дээрэс нь болоо тэгэхээр Монгол улсын хүүхд хамгааллын хууль болон бусад одоо журам тогтоомжийн хүрээнд одоо миний бие буюу сурагч агш маань одоо тухайн кейс дээр ингэж ажиллах шаардлагатай шүү гэдэг зөвлөгөөг өгөөд явж байгаа ийм одоо үйл ажиллагаа явж байгаагаар онцлог. За нийт одоо гэр бүлийн хүчирхийлэлд үйлдэгдэж байгаа 10 одоо кейсийн дуудлагын одоо 6 нь одоо гэр бүлийн хүрээнд үлдэж байгаа ахуйн архитектуртай холбоотой асуудал байна гэж хэлсэн. За тэгэхээр ингээд сүүлийн үед гарч байгаа энэ архитект, ядуурал тий эдгээр нь бол гэр бүлийн хүчирхийллийн одоо эмзэг байдлыг бол улам бүр зэдрээдэг. За энэний хамгийн том бохирогч нь болоо тэгэхээр хүүхэд бол эмэгтэйчүүд болдог байхгүй. Тэгээ өмнө харьцангуй одоо үр хүүхдээ өншгүүлж болохгүй гэж гэсэн ийм хандлагатайсан бол одоо гэр бүлүүд бол болохгүй салны эзэдэг гэсэн ийм хандлагаар хандаад байгаа. Тэгээ тэрний цаана хамгийн том бохирогч нь бол ерөөсөө хүүхэд болж байгаа. Тэгэхээр бид нар энэ Монгол улсын ирээдүйн болсон хүүхэд багчууд хүүхдүүдийн хүмүүжил төлөвшил энэ зүйл дээр бол маш юм одоо анхааралтай одоо дээрэс нь хуучин арга хуучин одоо уламжлалаар л яваад ахгүйгээр шинэ арга зүй арга барилаар ажиллах шаардлага гарч ирж байгаа. Хүчхийлд өртөж байгаа одоо байдлаар аваад үзвэл хамгийн их хүчхийлд өртдөг хүмүүс нь хүүхдүүд байхгүй. За дараа нь бол эмэгтэйчүүд байдаг. А дараагийнх нь эрэгтэйчүүд. За сүүлийн үед бол ингээд би одоо 23 жилийн салбарт ажиллаж байна. Сүүлийн үед бол манай эрэгтэйчүүд гэр бүлийн хүчхийллийн хохирож болоод ирж байгаа тохиолдол бол цөөнгүй. Тэгэхдээ нөгөө талаараа эрэгтэй хүний одоо зан чанартай холбоотой одоо сэтгэл зүйн байдал, сэтгэлийн хаад одоо өөрийгөө одоо гэр бүлийн хүчхийлд өртдөг гэдгийг олон нийтэд юм уу бусад хүмүүс мэдээлвэл одоо намайг арчаагүй ирхэн гэж бодно. Тэгээ ийм одоо асуудлуудаас болоод дандаа юм өөрийгөө хааж байгаа байхгүй. Тэгэхээр тийм учраас тэрийг ингээ хаагаад асуудлаа шийдвэрлэж чадахгүй хамтарсан багийн гишүүдэд очиж хандахгүй асуудлаа яаж шийдвэрлэж гэнэ гэхээр арх удаг ч юм уу тийм ээ эсвэл гэрээсээ одоо орхиж явдаг ч юм уу иймэрхүү байдлаар асуудал ингээ шийдвэрлэх гэдэг. За энэ бол ерөөсөө асуудлын шийдэл биш ээ. Тийм учраас хүчхийлд өртөж байгаа хүн бол эрэгтэй өнөө эмэгтэй өнөө хүүхэд өнөө ялгаагүй үйлчлэгээ авчлах хэрэгтэй. Энэ үйлчлэгийг хэн үзүүлэх вэ гэхээр хамтарсан багууд үзүүлнэ. Сургууль дээр бол сургуулийн хүүхд хамгааллын баг үзүүлнэ. Цэцэрлэг дээр цэцэрлэгийн хүүхд хамгааллын баг нь үзүүлэх хэрэгтэй. Ер нь бол үйлчлэгээ үзүүлдэг системүүд нь бий болчоод байна. Тэгэхээр энэ нөгөө төрөөс үзүүлж байгаа үйлчлэгээ гэр бүл зөвлөгөө өгөх төвүүдээр эдгээр үйлчлэгээ авч ямар байгаа байхгүй. Сургуулалтын эхний өдөр аймгийн цагдаагийн газар, хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газар, сэтгэл зүйчдийн холбоо болон төрийн бас байгууллагын төлөөлөлд хүүхэд хамгаалал, кейс менежмент, хариу арга хэмжээ, судалгааны үр дүнгийн талаар онол мэдээллийг хүргэсэн бол өнөөдөр оролцогчид бодит кейс дээр ажиллаж, бүлгийн хэлэлцүүлэг, зөвлөн туслах үйлчилгээнд хамрагдан практик ур чадвараа нэмэгдүүлж байгаамаа. Өмнөх сургалтыг бодвол яг практик дээр ажилладаг, яг команд штабын сургалтчид, яг цаанаас нь даалгавар нөгөөд яг юун дээр ажилладаг. Ийм юм байгаа. За өнөөдрийн бидний хувьд дээр бол 108-ын дуудлагаас ирсэн үлийн арга хүчирхийллийн ийм кейс ирсэн байна. За тухайн кейс дээр одоо манай багийн хувьд ажиллаад явж байна. Өнөөдөр багийн хувьд бол манай хамтарсан багийн гишүүд бүрэн бүрэлдэхүүн түмээр ажиллаж байна. За эхний ээлжинд одоо үлийн арга хүчирхийлэлээр холбоотойгоор нөхцөл байдлын үнэлгээ, хавилгын зэргийн үнэлгээ гэдэг ажлууд маань ээлж дараатаар явж байна. За энэ сургалт нь бусад сургууль болон бусад багуудын хувьд маш их үр өгөөжтэй сургалт болохоор байна. Миний хувьд үзэж байгаа нь юу гэхээр хизээж ийм сургалт явагдаж байгаагүй. Яг бодитоор нь газар дээр нь яг юу болсон бэ гэдэг нь астроном цагаараа яг тэгж хийгдэж байгаа. Бас хүнд бол яг шууд хүн зэрхэн дээр очдог. Энэ яг ийм байж болдсон байж тээ гэдэг зүйлүүдийг шууд хүнд мэдрэгдэхээр ийм сайхан сургалт болж байна. Тийм учраас бас дархан сумын хувьд бол аймгийн хувьд баярлж байна. Ерөнхийдөө
15 дугаар багийн хувьд бол ийм кейс өмнө гарч ирсэн. За үйл харах хүч хэрхэлдэг кейс гарч ирсэн. За энэ бид ажиллаж ирсэн болохоор бас давуу талтай байна. 13 дугаар багийн хамтарсан баг маань 12 хүний бүрэлдэхүүнтэй байгаа. Манай хамтарсан багийн гол зорилго нь юу вэ гэхээр хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийг зөрчил. Баг дээрх гарч байгаа бүх хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр хамтарч ажилладаг ийм бүрэлдэхүүн, өргөн бүрэлдэхүүнтэй байгаа. Тэгээ 2026 он буюу өнөөдрийн байдлаар 13 дугаар баг маань 11 кейс дээр ажиллаж байгаа. Нэлийн хүнд кейсүүд дээр ажиллаж байна. Гэхдээ энэ маань өөрөө хувь хүний нууцтай холбоотой учраас бид нэр энэ талаар захин орчин болон бусад нөхцөлд бол дэлгэрүүлэх бас боломжгүй байдаг. Энэ ажлын нөхцөл байдлаас хамаарат. За өнөөдрийн сургалтын хувьд болохоор бүх багуудын 18 багийн хамтарсан баг болон боловсролын газар мөн сумдуудтайгаа хамтарсан энэ өргөн хэмжээний захим сургалт явагдаж байна. 2 өдрийн сургалт байгаа. Энэ сургалтын дээр бид нэр тохиолдол бүрийн 4 төрлийн кейс дээр нэг удаагийн кейс 1 цагийн орчим бид нэр бүх бүрэн бүрэлдэхүүнээрээ ийм кейс гарч байгаа тохиолдолд яг яаж ажиллах вэ гэдэг бүх процедур дээр тохиолдол болгон дээр ажиллаад тэрийг AR анализ хийгээд мөн мэрэгжлийн хүн дээр зөвлөгөө авах матлаар маш өргөн хүрээтэй ийм сургалт бол явагдаж байна. Энэ бол бидний ажлын бас туршлагыг практик дээр гарч байгаа туршлагуудыг мөн онлын хувьд хэрэгжилтэд явж байгаа гэдэг дээр хяналт тавихаар маш өргөн хүрээний амжилттайгаар сонирхолтой сургалт болж байна. Энэ сургалтын дараа бидэд бас магадгүй сайжруулах шаардлагатай зүйлүүдээр онцолж харж илүү их ажиллах болов гэж бодож байна. За мэдээж хамтарсан багийн гишүүд маань ямар ч нөхцөл төр очиж байгаа. За архитан согтуурсан, за хүчээр хилүүлдэгдэж байгаа. Яг тэр газар дээр нь ажиллаж байгаа учраас манай төрийн албан агчны хувьд ч гэсэн сэтгэл санааны хувьд ч гэсэн одоо доктортой байх юм хэрэгцээ шаардлага гарч байгаа учраас бид нар хамтарсан багийн гишүүдийг одоо илүү одоо бие хамгаалах чиглэлээр нь бас нэлээд анхаарч байгаа. Өнөөдрийн сургалтын одоо төгсгөл дээр бид хүн хамгийн одоо гүйцэтгэх сайтай байсан хамтарсан багууд дээр бас одоо энэ төрлийн одоо дэмжлүүдийг үзүүлэхээр бол ер нь бол тусгаж байгаа. За нийтлэг тохиолж байгаа кейсүүдийн хувьд бол дийлэнх нь үйл хайхрах хүч хэрхэллийн холбоотой асуудал байгаа. За өөрөөр хэлэх юм бол үйл хайхрах хүч хэрхэл гэдэг маань хүүхдүүдийнхээ үндсэн хэрэгцээг хангах чадах байгаа хэлбэрийг хэлж байгаа. Эцэгчүүд маань дийлэнхтэй одоо ажлын ачаал их байгаа учраас хүүхдүүдээ гэрт нь одоо цоожлох эсвэл хараа хяналтгүй явах за хүүхдүүдээр хянах ажлуудыг зохион байгуулахаас үүдээд хүүхдүүд маань одоо гэмтрийн хохирогчуулах за эсвэл гэмтрэгд холбогдох энэ зөрчлүүд бас нэлээд илэрж байгаа учраас эцэгчүүд рүү чиглэсэн ажлуудыг бол хамтарсан багаас зохион байгуулах юм хэрэгцээ шаардлага байгаа. Ер нь бол бид нар яг тухайн кейс гарсан дээр хариу аргамж авахаасаа илүү өрчсөн сэргийлэх ажлуудыг зохион байгуулах юм хэрэгцээ шаардлагууд байгаа учраас бид нар хамтарсан багийнхаа гишүүнийг бүрийг бас яг энэ тал дээр мэдлэгийн нэмэгдүүлэх юм чиглэлээр бол нэлээд ажиллаж байгаа. За түрүүн хэлсэн хамтарсан багийн гишүүдийн одоо аюулгүй байдалтай холбоотой хэд хэдэн удаагийн бас одоо хүчээр хийлэлд өртсөн, за оногдсон, цохиулсан иймэрхүү эрсдлүүд байдаг. За энэ болгон дээр бол одоо цагдаагийн байгууллага бол одоо хэв журмыг сахиулах юм үүрэгтэй оролцдог. За яг бодит амьдрал дээр багийн нийгмийн ажилтан багийн засаг даргал тухайн кейс дээр очиж гинүү гэхээс биш яг цагдаагийн байгууллага болон эрүүл мэндийн газраас бас яг кейс болгон дээр очиод байх боломж нь бас бүрдэхгүй байгаа. Мэдээж ажлын ачаал за тийм босод зүйлээсээ шалтгаалаад. За өнөөдрийн сургалтаар бол яг одоо эдгээр байгууллагуудын өдөрлгүүд нь сууж тухайн баг дээр хамтарсан багийнхаа гишүүнэр хэсгийн байцаагч нараа эмч нараа бас яг доктортой ажиллах тал дээр бас тодорхой шийдлүүдийг авахар бас нэлээд ингэж ажиллаж байгаа гэсэн. Энэхүү сургалтанд оролцогчдын чадварыг бэхжүүлэх, хоорондын уялдаа холбоог сайжруулахад ихээхэн ач холбогдолтойг онцоллоо. За тэгэнгүүт үнэлгээ хэсэг рүү орохоор ингээд хөтөлбөр үргэлжилж байна. Дархан сумын 5 дугаар багийн 20-60 дугаар байрууд нь төв зам дагуу байрладаг бөгөөд тус орчныг иргэдийн санал хүсэлтүүдэд үндэслэн Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тогтжуулж байна. Мэдээллийн дэлгэрэнгүй одоо үзүүлье. Тус байрны агшин суугчид багийн төлөөлөгчдөд хүсэлт гаргасны дагуу энэ онд хэрэгжүүлэх орон нутгийн хөгжлийн сангийн төсөл арга хэмжээнд тогтчлолтой ажлыг тусгуулсан бөгөөд өнөөдөр бүтээн байгуулалт тус хэсэгт хийгдэж байна. Анх орцны хэсэгт автомашины зогсоол байгуулахаар төлөвлөсөн боловч инженерийн шугам сүлжээтэй давхцсан учраас техникийн нөхцлөөс шалтгаалan төлөвлөлтөнд өөрчлөлт оруулан улмаар замын хойд хэсэгт 20-60 дугаар байрны айл өрхүүдэд зориулсан зам талбай бүтээн байгуулалтын ажлыг Хүүхд Совдон Мишель компани гүйцэтгэж байна. Дархан сумын 5 дугаар баг дээр 2026 оны хувьд аймаг сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 9 байршилд бүтээн босголтын ажлууд маань бол хийгдэхээр төлөвлөгдсөн байгаа. За үүний 4 нь яг одоогийн байдлаар
байршлууд дээр ажлууд нь компаниуд нь шалгарчихсан ажлууд нь явагдаж байна. За яг одоо бидний энэ зогсож байгаа байршил бол 260 дугаар байрны зам талбайн одоо бүтээн байгуулалтын ажил байна. Энэхүү ажил маань бол сүүлийн жилүүдэд иргэдээс гарсан саналын дагуу баг дээр жил болгон хийгдэх ажлуудад ирэмлэгдэж орж ирсэн ажлуудын нэг байгаа. Үүнийг бол иргэдийнхээ өсөлтийг одоо Дархан сумын засаг даргадаа уламжилж одоо төсөв төртгийг бол 26 оны бүтээн босголтын ажил дээр суулгуулж өгснөөр яг энэ ажил маань одоогийн байдлаар бол 50% гүйцэтгэлтэйгээр үргэлжлэн одоо явагдаж байна. Мөд энэхүү ажил маань дуусаад ирэхээр ногоон байгууламжийн ажил маань бас үргэлжлүүлэн орогдож одоо энэ сардаа багтаан ажил дуусахаар одоо төлөвлөгдсөн явж байна. Хөгсөвдөн Мишель компани маань Давхаргуул аймгийн харьяат компани. Тэгээд энэ Дархан сумын засаг даргын тамгын газраас зарлагдсан ажлын хүрээнд 5 дугаар багийн 260 байрны тогтчлтын ажлыг манай компани хийж гүйцэтгээд одоо ажил маань 60% таа явж байна. Энэ талбай дээр бас ногоон байгууламжийн ажил манай компани бас хийж гүйцэтгэхийн санал болон мод байршуулж хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Мөн тогтчлтын ажлын хүрээнд ногоон байгууламж бий болгох, сандас суйрлуулах, мод зэрэг иргэдийн амарч тоглох орчныг бүрдүүлэх ажлуудыг үе шатстайгаар хэрэгжүүлэн гэлээ. Даргамдаа мэдээллийн хөтөлбөр иргэдийн санал гомдлын дагуу бэлтгэсэн тодруулга ярилцлагаар үргэлжлүүлнэ. Үзэгч та бүхэн Дархан сумын 5 дугаар багийн төвөөс бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулна. За тэгэхээр манай телевиз иргэдийн гомдол саналын дагуу ажилдаг. За өнгөрөх 7 хоногт болохоор Дархан сумын 5 дугаар багийн 2 дугаар гудамжны одоо оршин суугчид хандсан юм аа. Бид бүхний эрх шиг хөндөгдөж байна. Амьдрах орчин нөхцөлтөд сөргөөр нөлөөлж байна. Шууд айлын одоо тэ 2 3 айлын хашаа таглаа. За дээрэс нь өчнөө олон жил одоо хөөцөлдөж байгаа ийм авто зам нэлээ эвгүй байд юм шүү дээ. Тин ч одоо гууж алхтай. За тэр авто зам дээр 3 дугаарт нь одоо тэ ийм одоо усны худган дээр ингээд шууд хашаа хатгаж байна. Илээд хашаа хатгаж байна. Тэр хүмүүс маань өөрсдийн байр суурийг илэрхийлсэн байна. 5 дугаар багийн засаг дараа оюун чим гэдэг одоо таны одоо тэ нэр маш их дурддагдсан. Тэгэхээр та 5 дугаар багийн засаг даргын хувьд ямар мэдээлэл тайлбар одоогоор өгөх боломжтой байна. Тэр айл маань үнэхээр яг хууль журмынхаа дагуу тэ бичиг баримт нь бүрдэл нь байгаа юм уу? Эсвэл байхгүй юм уу? Ямар учиртай зүйлийн 5 дугаар багт өрнөд байгаа юм бэ гэдэг дээр та яг бидэнд мэдээлэл өгөхгүй юу? За манай 5 дугаар агийн хүнсчдийн 2 дугаар гудамжинд болсон асуудал л та. Яг ингээд та яг мэдээ авдгийн урд өдөр яг энэ асуудал үүссэн. Үүсээд яг газар дээр нь миний би өөрөө очисон айлуудтай хамт уулзаад тэгээд Эрдэнэбат гэдэг хүн яг айлын хашаа бол яг орох хашааг таглаад ингээд хатгацсан байсан. Тэгээд тэр авийн айлууд гарч ирж уулзаа би өөрөө очсноо мэддэгдээд хэдүүлээ газар дээр нь уулзалт хийсэн. Газар дээр нь уулзалт хийгээд яг нэг иргэдийн нэг тийм нөгөө багийн дарга зөвшөөрсөн гэдэг нэг үг байгаад байдаг юм болгонд. Тэгээ багийн дарга зөвшөөрсөн та болгосон гэсэн шүү дээ. Тэгээ нэг ийм асуудал үүссэн л дээ. Тэгээ би Эрдэнэтийн өөрийн дууд чавчраа хэлсэн. Тэр бол албан ёсоор зөвшөөрөл нь гараагүй 2025-26 онуудын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бол саналаа өгсөн айл. Тий. Би болохоор багийн иргэдийг багийн нутаг дэвсгэр дээр одоо тий газар авч болох газар байх юм бол та хэд маань хүсэлтээ өгч болно. Тэрэн дээр бол миний хувьд татгал зүйл огт байхгүй. Хоёрдугаарт өгсөн хүсэлтийг нь би цааш нь уламжлаа, газраа алуулаа уламжлаад тэгээд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд суулаад өгөх тийм миний бол өөрийн багийн засаг даргын хувьд тийм дэмжсэн бичих өгөх бол надад бол их нь байгаа учраас тэр байдлаар бол хандсаа. Тэр хүнийг бол 25-26 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дэмжсэн бичгүүд өгсөн байгаа. Гэхдээ албан ёсоор тэр газрын зөвшөөрөл нь бол гараагүй байгаа тэр хүн харин хашаа очиж хатгацсан байсан. Тэрийг явахад тэр хүн өөрөө тайлбарлахдаа иргэдэд тайлбарлахдаа багийн дарга олох гэсэн гэдэг нэг юм хэлсэн. Тэгээд багийн дарга газар олгодог болцсон байна гэсэн иргэдэд нэг юм буруу ташаа мэдээлэл өгсөн. Тойч гэсэн иргэд бас надад тэгж та олгох та буулгах гэсэн шүү дээ. Тэн дээр бол би газрын албаны мэрэгчлэн биш би газрын албаны дарга биш надад тэрийг олох субъект нь ч байхгүй эрх нь ч байхгүй. Тэгээд энэ дээр бас нэг буруу ташаа ойлголт явагдсан байсан. Тэгээд өмнөх өдөр нь бол та хэдийн мэдээлэл авахаас өмнөх бол уулын бидэд хоорондоо ярилцаад нөгөө айлын хашаа аваарай гэдэг байр суурин дээр аваад ингээд таарсан маргааш яг иргэний яг нөгөө хашааны өмчлөгч иргэнийг ирэхээр нь хэдүүл ахаад уулзъя гэж бидэд явсан. Тэгээд өмчлөгч иргэн манд газар албан дээр өөрөө бас хүсэлтээ гаргаж өгсөн байлээ. Тэгээд тэрний дагуу газар албач гэсэн нөгөө хашаа хатгсан иргэнд шаардлага өгсөн. Манай зүгээс ч гэсэн энийг аваа гэдэг шаардлага өгсөн. Тэгээд 2 хоногийн дараа хашаа авцсан байгаа. Одоо бол эн чинь тэр хууль дүрм нагасаа гараагүй байгаа тэнд газрын албанаас олгоно гэсэн шийдвэрч гараагүй болоод тэн дээр хин ч хөдөлгөөн хийхгүй, хин ч юм хатахгүй.
тэр газрыг сул газараараа байх ёстой. Газар албанаас зөвшөөрөл нь гараад яам руу яваад энэ чинь бас газар албаны газар зохион байгуулалтын төлөөнд тусгачаад бас яам руу явдаг асуудал шүү дээ. Яам руу яваа шийдэгдээд гараад ирсэн нөхцөл тэр хүн авах эрх нь үүснэ үхээс биш. Тэн дээр бол газар олохдохгүй л дээ. Таас дөрөв яриандаа дурдлаа те иргэд маань ийм зүйл одоо хэсэгт одоо газар эзэмшээ өмчлээгвэл би тэрийг холбож өгд багийн дарга явд ажилдаг гэж шүү дээ. Яг иймэрхүү зүйл яг нөгөө 2 дугаар багийн 2 дугаар удамжны иргэд ярьжсэн байхгүй юу? Одоо жишээлбэл нэг айл дураараа хашаага сунгарч татдаг ч гэдэг юм. Үүнээс нүүдэд нөгөө авто замын за нөгөө дуугаар зорчиж байгаа хүүхдүүдэд аюултай нөхцөл байдал үүсдэг. За бүр портер маркийн автомашин унжсан гэдэг зүйлийг ярьжсэн. Тэгэхээр үүн дээр юу н яаж анхаарч ажиллах гэж байна. Яг та бас мэдээж газар дээр нь очиод багийн засаг дарга яв те байр байдалтай энэ гудамж хашаагаар явж ажилтгал байх л та. Тэгэхээр цаашдаа ямар бодлого баримтлах гэсэн юм төлөвөө бодол санаа юу н байна. Ер нь бол яг хоо иргэд бол ерөнхийдөө бүхэл талын юм дээр юм дийлэнх нь төрийг дандаа буруутгадаг юм. Одоо ингээд газар зохион байгуулалтын төлөвөнд тусгаагаагүй өөрийнхөө газараасаа илүү гаргаад хашаагаа хатгсан хүмүүс нилээдгүй байгаа манай баг дээр. За бидний зүгээс ингээд шаардлагатай явахаар ерөөдөө хүлээж авдаг л дээ. Тэгээ газрын албанаас бол энэ айлуудаа газрын буцаагаа татуулаа. Энэ чинь ингээд болохгүй гэдэг бичиг бид нар дээр ирдээ. Бид нар тэрийг тухайн айлууд нь хөргөж өгдөг. Тэгээ хүргээд өгөхөөр энийг иргэд болохоор өөртөө юу гэж хүлээж авдаг гэхээр бид нар ингээд нөгөө өмчлөх эрхээхэн газрыг жоохон ч гэсэн газар ингээд сумгаад барьчихаар ингээд биднийг дарамтлаа гэж бас нэг тийм талаасаа нөгөө өнцөг гэж харагдаад байгаа байхгүй юу. Ер нь бол газрыг хэн очиж дураараа барьж очиж бууж ийн иргэд өөртөө л бууж байгаа. Барьсан газар дээрээ хэн сунгаж ийн иргэн өөртөө л сунгаж байгаа. Тэгэд энийг эргээд төр ингэлээ гэж нэг ярьдаг нэг ийм асуудлууд бол байгаад байгаа. Манай дээр одоо өнгөрсөн онд ирсэн юугаарууд нэг 30-аад айлын тийм дураараа сунгацсан юм ирсэн. Бид нар тэрэн дээр өгсөн. Одоо ч гэсэн акцлал багийн дарга та нар бид нар ингэж яхад биднийг дарамтлаа гэдэг асуудал одоо хүртэл явжлаа. Энэ бол бас нөгөө нэг иргэн хүний өөрийнх нь бас үүрэг гэж байгаа штэ тий. Өөргийнхаа дагуу тухайн авсан газраа хэмжээнд нь байлгах ёстой, сунгасан бол сумхаа мэдэгдэх ёстой. Мэдэгдээд болж ивэл тэр хүн тэнийг аавна уу гэсэн шууд сунгаа явж байж болохгүй. Энэ орц гарц таглаад ингээд сунгаж байгаас бол тэр өөрсдийнх нь иргэдийн нөгөө дураараа хийж байгаа юм үйлдэл байгаад байгаа. Би ч аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч хүн миний өөрийн барьж байгаа байр суурь бол ерөнхийдөө Тархуул аймагт бол газар бол ерөөсөө байхгүй байгаа тий газар олгогдохгүй байгаа. Ерөнхийдөө 2016 оноос хойш хязгаарлагдсан зүйл байгаад байгаа шүү дээ. Энэ маань болохоор агаарын бохирдлыг маш их хэмжээнд байгаад байгаа учраас энийг хэлэхгүй, гэр ороолыг хэлэхгүй гэсэн бодлоход аль үеийн засаг дарга нарын байр суурь явж байгаа. Гэхдээ яг энэтэй холбоотой аймгийн иргэдийн хурлаар ч гэсэн бас маргаан ингэж гардаг. Миний хувийн байр суурь болохоор энэ иргэдэд газар олохгүй гэдэг асуудлыг одоо болоо. Тэ? Иргэдэд газрыг олгоо. Тархуул аймгийн хэмжээнд одоо олгодож болох ямар газрууд байна те? Тэрийгэ гаргаж ирээд хонгор орхон шарын гол те сумдуудад бас газар олгодог газрууд бол тэрийгэ төлөвлөж гаргаж ирээд иргэдэд газраа олго гэдэг дээр. Яагаад тэгэхээр энэ өнөөдрийн маргаан ингээд иргэдийн гаргаж байгаа жижигхэн газар дээр акцент ингээд бүгд асуудал үүсэж байгаа чинь газар олдохгүй энэ маань амар хомигдмал байгаад газар гэдэг чинь өөрөө үл хөдлөх хөрөнгө үнд капитал авахгүй юу? Энд чинь цаашаа өвлөгдөөд явах тухайн хүнд үлдэх ганц үл хөдлөх хөрөнгө байгаа учраас энийг үл иргэд үнэхээр хүсэж байгаа. Тэгээ энэ зүйл дээр болохоор миний зөв төлөөлөгчний байр суурь болохоор Тархуул аймагт байгаа олгогдох боломжтой газруудаа олгохоо ганцхан нөхцлөөр олгочих. Тэр нь юу юм хэр одоо утаа гаргаж болохгүй л гэдэг юм бид яриад байгаа шүү дээ тий. Одоо сүүлийн үеийн чинь технологи маш өндөр хөгжсөн байгаа. Утаа гаргахгүйгээр технологийн шийдлэр барьж чадсан айлд нь хамаагүй газрын олгоод явъя л та гэдэг байр суурь дээр бий бол байгаа. Энийг ч гэсэн бас цаашдаа бас аймгийн иргэдийн хурал дээр албаасаар хэлнэ. Албан бичгээр бас ямарчсан хонгор орхон шарын гол бол аймгийн засаг даргад хандна гэж бодож байгаа. Энэ маань бас иргэдийн маш их шүүмжилт авуулж байгаа. Тэгээ газар олохгүй болохоор бие бинийгээ хардна гэдэг зүйл маш ихээр байгаад байгаа байхгүй юу? Тэгээд энэ хүн за энэ багийн дарга энэ айлдаас мөнгө аваад тий буулгачжээ гэдэг ч юм уу. Энэ багийн дарга энийг буу гэсэн гэдэг ч юм уу. Яг нэг ийм хардлыг үүсгээд байгаа учраас энэ бол газар гэдэг зүйлийг цаашдаа нэлээд сайн хөндөж ярих зүг болцсон юм байна да гэж бодогдож байна. Баярлалаа. За үзэгч та бүхэндээ Тархуул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн хүнсчдийн 20 дугаар гудамжны иргэд орчин суугчдын зүгээс ирүүлсэн мэдээллийн дагуу за тус багийн буюу 5 дугаар багийн засаг дарга Оюун Чимгээс хэд хэдэн зүйлийг тодруулан ажиллаа. Танд мэдээлэл өгсөн баярлалаа. За баярлалаа. Төвөмсийн мэдээллийн хөтөлбөрийн ээлжид дугаар энэ төрөйд өндөрлөж байна. Хөтөлбөрт анхаарлаа хандуулсан үзэгчдэд баярлалаа. Маргааш 19 цагаас эрг уулзцгаая. Баяртай үзэгчтэй.